Улсын хурлаар гэр бүлийн тухай хуулийн төслийн шинжилсэн хариулгыг хэлэлцэж байна. За хэлэлцүүлгийн явцад гэр бүл цуцлуулах үндсийг тавьсан буюу алдаа гаргасан ээж аавынхаа төрөс хаданг тэжээн тэтгэх үүрэг хүүхдийн насан туршийн үүрэг болон үлдэхээр зохицууллаа. За ажлын хэсгийн гишүүдийн тайлбарснаар гишүүд хуулийн төслөө ойлгоогүйгээс олж тухайн зохицуулалт гэр бүлийн шинэ хуулийн төсөлд суух нь тодорхойлжээ. Улсын хурлын гишүүд хуулийн төсөлтэй сайн танилцдаггүйгээс болж гэр бүлийн хуулийн төслийн чухал зохицуултыг өөрчилсөнийг ажлын хэсгийн гишүүд мэдэгдэж байна. За засгийн газраас өргөн барьсан гэр бүлийн тухай хуульд гэр бүл цуцлуулах үндсийг тавьж алдаа гаргасан ээж аавынхаа болоод түүний төрөл төрөсдгийг тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ хэмээн тусгасан юм а. За тэгвэл төрөл төрөсөд гэж тусгасан хэтэрхий өргөн хүрээг хамрах учраас зөвхөн ээж аав, ах トゥ эмээ өвөө хэмээн хамрах хүрээг ажлын хэсгээс хумих зохицуултыг оруулсан байна. Төрөл садны тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой зохицуулалт ажлын хэсгийн санал унчлаа л да. Уг нь бол бид нар нэг төрөл садны тодорхойлоод тэгээд одоо эцэг их үр хүүхэд гэж гарцааг бол тэжээн тэтгэх үүрэгтэй хүмүүс. Нөгөө талаар садангийн хүн буюу төрсөн ах гэж дүүсгээд эдгээр хүмүүс орцсон байсныг залтыг унахчлаа. Одоо тэгэхээр төрлийн хүн гэдэг үгтэй үлдчихэж байгаа. Төслийнхээ залтаар. Гэтэл хэтэрхий өргөн байгаа хгүй төрлийн хүн гэхээр төрлийн хүн чинь зөндөө шүү дээ тий. Миний л эргэн тойрны төрөл садан бүх юм нийлээд миний мэдгээр 1000 гаруй хүн би. Манай аймагт жишээлбэл 6 суманд. Тэгэл одоо ийм өргөн л үлдчихлээ тий. Ийм хүмүүсийг бүгдийг тэжээн тэтгэх шаардлага гарвал тэтгэх. Тий, шүүхэд нэхэмжил гарах юм бол хариуцагч болно л гэсэн үг тий. Тэгээд одоо нөгөө маш сайн ажиллаад ажлын хэсэг наривчлсан гэдэг юм аль сайн ойлгуулж чадсангүй. Монгол улсад 1995 онд баталсан гэр бүлийн тухай хууль үйлчилж байгаа. За одоогоос 30 гаруй жилийн өмнө баталсан учраас гэр бүлийн олон төрлийн ээдрээтэй харилцааг зохицуулж дийлэх байсныг судлаачид мэдэгддэг. За бараг 2 жилийн өмнө боловсруулсан гэр бүлийн тухай шинэ хуулийг батлахтаа хариуцлагагүй байдлаар хандаж байгаа нь хуулийн төслийг боловсруулсан гишүүдийн санааг зовоосон асуудал болж байгаа юм а. Тэгэхээр одоо баталмаар байгаа байхгүй юу? Ер нь манай улсад 95 онд батлагдсан гэр бүлийн тухай хууль байгаа. Тэр хуулийг шинжлэх хэрэгцээ шаардлага бол мэдээж байгаа шүү дээ. Өнөөдөр одоо дагвар хүүхдүүдтэй ч байна, нийлмэл хосолмолч байна, хүүхдүүдийг үргэж авч байна. За дээрэс нь одоо хүүхэд төрүүлэх боломжгүй хүмүүс эдис эрхтэн одоо шилжүүлэн суулгах гэдэг юм уу те, тээгч ихийн гэдэг юм уу. Маш олон төрлийн гэр бүлийн харилцаа зохицуулалт орж ирж штэ. Энэ болгон дээр бид нар өнөөдөр хуулиа шинчилж зохицуулж явж байхгүй бол хуулийн зохицуулалт байхгүйгээс үүдэж маш олон хүн хохирдог. Тийм ээ. Тэгэхээр энэ дээрээ хүртэл гэр бүлийн салалтыг хүртэл бид нар чинь саяхан одоо бас нэг ноцтой хэрэг гарсан штэ. Санаж байна нөгөө эвлэрүүлэн зуучлах хугацааг нь өгөөд ердөөсөө салахгүй байгаад тэгсээр байгаад ер нь бас их ноцтой хэрэг гарсан тий. Тэгээд гэр бүлийн хүчирхийлэлтэй гэр бүлийг эвлэрүүлэн зуучлуулах хугацаа заавал өгөх албагүй гэдэг зохицуултыг хүртэл энэ хуулийн дээр оруулж өгч байгаа. Гэр бүлийн тухай шинэ хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг энэхүү улсын хурал хэллээ. За харамсалтай нь эхнээсээ л гишүүдийн хууль уншдаггүй байдлаас олж оновчгүй зохицуулалттайгаар хуульчлагдаж эхэлж байна. За хариуцлагагүй гишүүдийн тоомжиргүй хандлагаас олж гэр бүлийн тухай хуулийн шинэ хуулийн төсөл буцахгүй гэдэг болгоомжлол хэсгийн гишүүдэд байгаа юм. Гэр бүлийн тухай хуулийн шинжилгээг хэрхэн батлах нь нийгэмд хүлээлт үүсгэсэн сэдэв болж байна.